Өөрийгөө хүлээн зөвшөөрөх тусам сэтгэл готролд өртөх магадлалыг 34-өөс 38% бууруулдаг байна. Тэгвэл өнөөдрийнхөө нэвтрүүлэг подкастаараа яг үүний тухай та бүхэнд хүрэхээр бид бэлтлээ. Өөрийгөө ажиглаж анзаарах нь сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын 4 цуврал дугаар та бүхэнд хүрч байгаа. Энэ удаагийн дугаар маань 4 дахь дугаар буюу сүүлийн энэхүү дугаар маань байна. За тэгээд өнөөдөр хишигт бит хоёрын сэдвийн талаар ярилцах гэж байгаа. Хоёулаа бас яг хоёулаа подкастаа хийгээгүй хэсэг хугацаа өнгөрсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? За тэгэхээр хоёлаа төлөвлөөд хүмүүст өөрийнхөө сэтгэл зүйг ажиглах анзаарах нь гээд 4 дугаар хүргэж байгаа. Тэрний маань бол сүүлийн дугаар байгаа шүү дээ. Тэгээд ингээд бид хоёр яагаад бас энэ дугаарыг энэ сэдвийн талаар ярих болсон бэ гэхээр ер нь ингээд хүн өөрийнхөө сэтгэл зүйг за ажиглажлаа, анзаарчлаа. За би ингэдэм байх, тэгдэм байх гэд шинж тэмдгүүдээ мэдчихлээ. Тэр бол сайн зүйл. Гэхдээ яг бас нэг сүултнийг хийх алхам бол яалтгүй өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг дээр огтлцоод байна гэдэг учраас бид хоёр энэ сэдвийг сонгосон байгаа. За тэгэхээр хоёулаа хүмүүс жоохон эмгцэгстэй бас мэдээлэл өгөхөнд бол энийг бол ер нь сонсч л байсан байх хүмүүс өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэл те. Би тэгдэг гэл хүмүүс ярьж идэг шүү дээ. Гэтэ яг жинхэнэ утгаараа өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь юу юм бэ гэдэг талаар ярилцаад эхлэе. Тэгэнгүүт одоо байнга сонсдог, мэддэг юм шиг хэрнээ бас яг одоо тодорхойлоод хэлэхэд заримдаа ингээд төвхтэй юм шиг асуулт байгаа хгүй одоо тэгэнгүүт та яг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үү? Та яг ямар үед ингээд за би ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрч одоо хүн мөндөө гэж ингээд мэдэрдэг вэ гэд хүмүүсээс асуувал ямар үеийг ингээд хариулах болоо гэдэг бас тийм хариулт надад аюу санагдаж байгаа сонирхолтой гэх үү. Тэгэнгүүт за би ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн юм байна. За яг би тэр үед л өөрийгөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг бас би өөрөөс ингээ буцаагаад асуулаа. Тэгэнгүүт энэний цаана яагаад хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бэ? Заримдаа эргэлзээтэй нэг зөвшөөрсөн юм шиг эсвэл өөртөө тэмцэлтэйж байгаа юм шиг зүйл гарч ирж байгаа. Тэгээ энэний цаана яагаад бид нэр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бэ гэсэн чинь ерөөсөө ийм зөрүүтэй байдал юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэгээд үүнтэй холбоотойгоор бас өөр одоо нөгөө шинжлэх ухааны талаас нь хараад ингээд уншихаар ерөөсөө миний нэг талаасаа дотоод зөрчил болж тарж байгаа. Яг одоогийн байгаа миний бие тэгэнгүүт би өөрөө хэн болохыг хүсэж идэг. Харин нөгөө талдаа би хэн болж ингэж хүмүүцсэн гэдэг бас юм гарч ирж байгаа. Мөн нийгэм болоод бусдын хүлээлт тэр зүйлээс би нөгөө хэр зөрүүтэй вэ гэдгээс хамаарат энэ бүх зүйл чинь ерөөсөл бид нарыг ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээс хойш нь татаад идэм шүү дээ гэдэг одоо зүйл гарч ирж байгаа гэх үү. Нэг юм зөрүүтэй байдлууд. Би бас сая юу алаа. Энэ подкастынхаа нөгөө агуулгыг уншицуулаа бэлтэж явахдаа урд өмнө уншиж исэн юм номнуудынхаа одоо хэсгүүдийг эргэж хараад тэгээ тэр дундаас яг энэтэй холбогдох нэг хэсгүүдийг бас ингээд түүгээд ирсэн байхгүй. За тэгсэн чинь миний уншиж исэн ном дээр нэг ийм хэсэг байгаа юм. Альваг хүүхэд чиг яг л байгаагаар нь хүлээн авахыг хүсэж байв. Хэнийг ч юуг ч алгалгүй хорвоо ертөнцийг хүүхдийн нүдээр харах ямар сайхан юм бэ гэж байгаа байхгүй. Ямар сайхан юм бэ? Тийм. Тэгэхээр бид нар нөгөө том болох тусмаа мэдээж ухаалаг болж байгаа. Бид нар илүү их сэтгэлийн хаттай, хүчтэй болж байгаа. Гэтэ тэр хэрээрээ бас бид нарыг нөгөө юмсыг харахад маань бол фильтр нэмэгдэж байгаа шүү дээ. Ингээ нэг шүүлтөөр энэ хүн ийм хувцастай байна. Тэгэхээр гоё мухай юу? Тэ энэ хүн бусад ийм хандлага мэдрүүлж байгаа сайн хүн муу хүн гэж гэдэг юм үү те ийм нөгөө шүүлтүүрүүд нэмэгдэж байгаа. Тэгэл тэр нэмэгдгийн хэрээр бидний өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд за тэгээ бусдыг хүлээн зөвшөөрөхөд маш том одоо ингэ нөлөө үзүүлж байгаа зүйл юм байна гэдгийг бол энэ хэсэг харуулж ийн гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэд ер нь өөрийгөө хүн хүлээн зөвшөөрж байна гэдэг чинь алдаа гаргадаг тий эсвэл муу зүйл ч юм уу хэцүү зүйл тохиолдог гэсэн ч гэсэн би хүн шүү дээ гэдгээл хүн хүлээн зөвшөөрч чадчихна гэдэг маань л өөрийгөө хүлээн зөвшөөрхийн гол үндсэн юм болов гэж ойлгож байна. Тийм яг одоо нөгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэж ярьдээ ш. Одоо хүмүүс ингээд маш их сонсож байгаа хгүй бараг залхахтлаа гэж хэлж болохоор тэнгууд энэний цаана яг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь ингээд юу вэ гэж бодохоор одоо дуугаар илэрхийлвэл заяа надаа ийм хоёр дуу орж ирсэн юм. Let it be шүү дээ. Let it be. Нөгөөх нь let it go. Багаж тэгэнгүү зүгээр байгаа ямиг байгаагаар нь байлга. Тэгээд хүлээн зөвшөөрч чадахгүй юм аа нөгөө явуулаад орхичоо гэдэг шиг. Тэгээд тэгэнгүүт саяны чиний ярьсанчлан одоо бидний нөгөө том болох тусмаа фильтр нэмэгдээд ямар ихтгэл үнэмшлэр би нөгөө хорвоо ертөнцийг харж тандیں۔ Ямар орчинд би өсөж хүмүүжиж
одоо ийм хүн болох ёстой гэдэг ийм загварт ингээд орсон бэ, цутгагдсан бэ гэдэг зүйл яригдж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би одоо нөгөө нэг тэр ихтгэл үнэмшлэрээ юмсыг хараад одоо ийм л хүн сайн байх хэрэгтэй гэж бодсон. Тэрэндээ өөрийгөө одоо нэг бүтээн баримл барьж байгаа юм шиг бүтээх гээд яваад ирэнгүүт яг дотор нэг жинхэнэ би гэдэг юм байгаа даа. Эсвэл жоохон юм зарим зүйл дээр чөлөөтэй баймаар, заримдаа эсвэл үгүй гэж хэлмээр ч юм уу. Эсвэл заримдаа нэр үнэхээр би ядраад энэ унтлаа гэж хэлмээр үеуд байдаг. Гэтэл энэний цаана нь магадгүй тэр хүн хитрхийх нөгөө хариуцлагын мэдрэмж өндөртөө өссөн учраас энийг ингээд заавал хийх хэрэгтэй ч юм уу гэдэг юм хоёр зүйлийн зөрчилдөөн дээр ингээд дараагийн үйлдэлийг хийж эхэлж байгаа болж таарж байгаа. Тэгэхээр энэ зүйл чинь өөрөө хаанаас эхэлсэн бэ гэхээр бид нар ямар гэр бүл төсөөч хүмүүсийн ямар ихтгэл үнэмшлэр хорвоог харж танин мэддэг вэ гэдэгтэй бас холбогдож ирж байгаа. Тэгэхээр яг нөгөө сая хишгтэн ярьсан зүйлсийг сэтгэл судлалд ямар онолд илүү хүзэж байгаа вэ гэхээр хүмүүнлэг сэтгэл судлал, гуманист сэтгэл судлал гэдэг байгаа. Манай бас үзэгчид, сонсогчд маань тэр чиглэлийн ном, эрдэмтдийн гаргасан одоо өгүүл нийтлэл судалгаа юу гэдэг тэдгэрийг унших юм бол бас энэ тухай харж болох байх. Тэгэхээр одоо гуманист сэтгэл судлалын нэрт төлөөлөгч Карл Рожерс гэдэг хүн байдаг тийм. Тэгвэл тэр хүн яг л одоо саяны хэлсэн зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Хүн яг өөрийнх нь нөгөө жинхэнэ бие. Тэгсэн чинь бас нэг байх ёстой бие гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Энэ хоёрын хооронд л зөрчил үүсчихээр хэм хэмжээ тийм баланс юмнууд нь алдагдаад ингээд ирэхээр л бид нар өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр байдал алдагдаад байд юм аа. За ингээд хүлээн зөвшөөрөх байдал алдагдчих юм бол чиний өөрийн үнэлэмжид чинь нөлөөлнө. Амьдралыг харах өнцөгт чинь сэтгэл ханамжид нөлөөлнө гэдэг зүйлийг тэр хүн хэлсэн байдаг. Тэгээд бас нэг хэлсэн гоё зүйл нь хүн төрлөختөн ерөөсөө дандаа л өсөж хөгжихийн төлөө тэмүүлж явж идэг. Тэгээ өсөж хөгжихийн төлөө тэмүүлж явж байгаа учраас ийм олон сорилтуудтай одоо тулгараад байгаа юм аа гэдэг тухай ярьсан байдаг. Тэгээд хоёлаа бас нөгөө хүмүүст нэлээ подкастынхаа төгсгөлд яаж тэгвэл өөрийгөө хүлээн зөвшөөрөх юм гэдэг хэсэг ярихад бас ийм аргуудыг хэлж өгөх бах те энэтэй холбоотой. За тэгэхээр ер нь бол ингээд хүмүүс за өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь за тэгвэл ийм байна те ямар нэгэн өөртөө хэцүү шалгуур тавиалч юм эсвэл би тийм байх хэвээр ийм байх хэвээр гэл тэрэндээ ингээл хүрч чадахгүй хахаараа хүн өөрийгөө ингээл голоол өөртөө сэтгэл ханамжгүй байгаа л ингээд эхэлт юм байна гэд тэгж байна. За гэтэл за зарим хүмүүс ингэж хэлдэг. За тэгвэл өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэд те бүх одоо муу сөрөг талаа. Тийм тэгээ би түргүү уртаа одоо яах юм гэх ч юм уу. Эсвэл тийм би энийг чаддгүй тэгээ яах юм гэж сууж ах хэвээр юм уу гэж дараагийн нэг асуултыг асуудаг. За энэ үед яах хэвээр. Одоо саяны асуултан дээр нь штэ тэгээ яалтчгүй тийм зүйл гарч ирж байгаа байхгүй юу? За хүлээн зөвшөөрнө гэхээр сайнтайч бай муутайч би өөрийгөө хүлээн зөвшөөр гэж хэлээд байна. Тэгэнгүүт яг чиний жишээн дээр ярихаар бас нэг юм эргэлзээтэй зүйл гарч ирээд байгаас. Гэтэл энийг одоо илүү шинжлэх ухаанч байдлаар тайлбарлахаар чадвартай тооцогддог гэж байгаа. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь чадвар. Тэгэхээр яагаад ингэж чадвар болж байгаа вэ гэхээр тэр чинь би одоо угаасаа ингээ ууртай хүн. Тэгэхээр би уурлна гэдг нь нэг талаараа одоо тэр чинь юм бусдад хүндэтгэлгүй хандах, за бусдын эрх ашиг зөрчих, магадгүй өөрөө өөрийнхөө байр суурийг одоо ингээд тохиромжтой хэмжээнд тавьж чадахгүй байх, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байх гэдэг юм гараад ирж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө чадвар учраас мэдээж эрийг өөрийнхөө сөрөг талыг одоо бусдын өмнө гаргаж тавихдаа бусдад болон өөртөө хүндэтгэлтэйгээр эерэг байдлаар тохиромжтой байдлаар илэрхийлж сурах хүлээн авах зүйл гарч ирж байгаа. За тэгээд өөрийгөө нөгөө нэг хүлээн зөвшөөрөх одоо чадвартай хүн илүү бусдад болон өөртөө нөгөө нэг эерэг мэдрэмжийг төрүүлэх, эерэг үйлдэлийг хийх одоо байдлуудыг маш их гаргад юм байна л та. Тэгээд эренгүүд чинь эн чинь өөрөө яагаад эерэг байдлыг гаргаж чадаад байгаа вэ гэхээр тэрний цаана хүлээн зөвшөөрөл гэдэг юм өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг чинь нөгөө нэг дотоод мангасгадад байгаа тул гэдэг шиг өөрийнхөө далд тухамсарт байгаа мэддэхгүй байгаа тэр сөрөг дөрүүдтэй ингээд одоо танин мэдээ танилцаад чи ууруу чи үзий адалт юм байна. Чи миний бага насны тийм дөрөв гэж ингээд танилцж гарч ирж байгаа байхгүй юу? Бид нэр мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт хүн ингээд өөртөө ажиллаад ухах тусам бидний дотроос ингээд маш их ууралдаг, эсвэл маш аимхай, эсвэл өөртөө итгэлгүй, эсвэл дандаа одоо нэг юм хайр халамж, дулаан мэдрэмжийн үргэлжил одоо тийм мэдрэмжийн хажууд үргэлж байхыг хүсдэг гэд маш олон юм дөрүүд байдаг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хүн тэрнтэйгээ ингээд амьдралын явцад өөрөө мэдлгүй ингээд тааралдаад ирэхээр хүмүүсийг ч юм уу буруутгамаар, амьдрал тохиолдож байгаа асуудлыг ч юм уу буруутгамаар ингээд эсвэл өөрийгөө буруутгамаар зүйлүүд гарч ирж байгаа.
Тэр чинь угаасаа саяны хэлсэнчлэн бидний амьдрал ингээд мөнхийн процесс донд үйл явц донд өрнөдөг зүйл учраас бид нэр амьдралынхаа явцад өөрөө ирэхгүй тийм зүйлүүдтэй өөрийнхөө дөрөвдтэй тулгарна. Тэгээ хэцүү болоод ирж байна гэдэг чинь те хүмүүст уурлмаар эсвэл өөртөө уурлмаар болж байна гэдэг чинь та бараг нөгөө бариад авцсан байгаа хгүй дэлхүүрээ яг эндээс та хөөх юм бол яагаад юуг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа вэ гэдгийг хайж олно гэсэн үг болж байгаа. Тэгэхээр саяны одоо зүйлийг ингээд багцлаад харахаар энэ бол чадвар юм байна. Тэгээд чадварыг мэдээ чи хэрэг яадаг вэ? Дадлаар, оролдлогуудаар, хүлээн зөвшөөрлүүдээр олж авах нэ. Тэгэхээр сайн муугаа хүлээн зөвшөөргээл муугаа одоо юм ухаалаг бус байдлаар гаргаад байх нь одоо чадвар биш. Тэгэхээр энэ бол өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа байдал одоо хамаарахгүй гэж ойлгож барах болохоор юм шиг тийм. Тий, одоо бас ингээл хүмүүс тэгж ааш те өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэл нөгөө муу зүйлсээ те би түргүү ууртай би тэгдэж шít. Тэгээ намайг тэрийгээр минь л харж чадахгүй бол чиний буруу гэж байгаа юм шиг те. Тэнгүүд энэ чинь амар бардам зан юм биш үү гэж хэлэх хүмүүс байна. Эсвэл өөрийгөө те алдах болгонд нь иви гэд талгаа дээрээ өөрийгөө илээд те. Ингээл зүгээр алдаагаа орхичж байгаа хэлбэр юм биш үү гэж харах хүмүүс байна. Гэхдээ мэдээж энэ бүхэнд чинь нэг хил хязгаар гэдэг зүйл байгаа. Бид нөр өөрийгөө шүүмжлэх нь муу биш. Бид нөр өөрийгөө шүүмжилж ийж бас за би ийм чаддгүй мэн тэгвэл ингээд үзье. Ийм чадахгүй байгаа юм чи ингээ хийгээд үзье. Тэгвэл би өөртөө ийм зориг тавиад үзье гэдэг одоо тэр процесс болж байгаа шүү дээ. Гэхдээ өөрийгөө шүүмжлэхийг бүр хэтрүүлж болохгүй. Хэтрүүлээд ирэх юм бол яг саяны нөө хишгтээ хэлж байгаатай адилхан эргэн тойрондоо ч халтай тийм байдлууд ингээл гараад ирнэ өөртөө ч гэсэн бас ингээл хортой байдлууд гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр битэрийн энэ ярьж байгаа зүйлс маань бол алдаа хорлогноо те за алдсан ингээд шууд өнгөрөөгөө дэ гэсэн үг биш ээ. Бид нар түүнийг харах өнцөг дээрээ ажиллах хэрэгтэй. Сэтгэлгээнийхээ хувьд бид нар ингэх хэрэгтэй гэдэг зүйлсийг л ярьж байгаа юм шүү. Тэгэхээр та өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа гэдгийг одоо ямар нэгэн буруу зүйлсээ ингээл дөвийлгөл хэд дөвийлгөл эсвэл бустай харилцах нэг би угаасаа л юм те тэрэнд маань зөгцөж амьдр гэд ингэж байгаа дарамт үзүүлж байгаа ийм зүйл ерөөсөө биш юм аа гэдэг зүйл байна. За тэгээ яагаад өөрийгөө гэдэг юмыг л яриад байна вэ гэхээр та өөрийгөө хүлээн зөвшөөрч чадвал бус хүмүүсийг ч гэсэн хүлээн зөвшөөрч чадах тэр эхлэлчин тавигдах учраас өөрийгөө гэдэг зүйлсийг маш их яриад байгаа юм шүү. Тэгээ ингээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж ярьсан чинь нөгөө өөрийгөө инрэх одоо сэтгэл гэдэг байгаа шүү дээ. Тэр зүйл нэлээ их холбогддог юм байна гэж би бас харсан. Тийм. Одоо өөртөө инрэнгүү ханддаг хүн илүү өөрийгөө нөгөө нэг хүлээн зөвшөөрөх процесс нь хурдан явагддаг гинэ. За тэгээд өөртөө инрэнгүү сайхан хандна гэхээр нөгөө талаасаа бас саяны өмнө нь ярьсан шиг би бол ууртай хүн гэд байх уу гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ өөртөө инрэнгүү хандах гэдэг дээр бид нэр ингээ юуг ойлгох вэ гэхээр хүн мэдээч яриг ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо үнэлэх, дүгнэх би юу яагаад байна? За заримдаа өөртөө шүүмж өгөх ч юм уу. Тийм процессыг мэдээж хэрэг явагдах хэрэгтэй. Харин ингээд нөгөө бодит бус ихтгэл үнэмшлийн хүрээнд хүн одоо өөртөө хитрхийг хатуу хандаж шүүмжилдэг. Зүгээр одоо мэдээч хэрэг амьдрал асуудал одоо бэрхшээл тулгарна шүү дээ тий. Тэнгүүд тэр үйл явцыг ингээд үргэлжийн өөртөөгөө холбогдуулж ингээд би болохгүй болохоор би муу болохоор одоо би чадахгүй байх гэдэг нэм тодорхойлолтуудыг өгдөг тийм ихтгэл үнэмшлүүд байгаад байвал эн чинь өөртөө хатуу хандах, шүүмжлэх энэ нь явандаа өөрийнх нь ихтгэл үнэмшил одоо өөртөө итгэлийг нь бууруулах зүйл болж тарж байгаа. Тэгэхээр өөртөө инрэнгүү хандна гэдэг нь мэдээж хэрэг одоо хүн болгон алддаг, төгс байгаа албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлж байгаа. За мэдээж хэрэг алдаа гарна. Тэр болгон дээр нь шүүмжлэх авахгүйгээр одоо нөгөө үнэлгээ дүгнэлт хийж таарж байгаа байхгүй юу? Яг ямар үйл явдал болсон? Тэгээ би яагаад алдчихв? Энэ нь ингээ хэр бодтой вэ? Ийм алдаа гарах боломжтой байсан юм байна. Хэрв би яах байсан бол энэ зүйлийг давуун туулах боломжтой байсан бэ гэдэг чинь өөрөө туршлага буюу өөрийгөө хөгжүүлэх суурь болж байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээч хэрэг асуудал бэрхшээлүүд тулгарна. Тэр болгоныг одоо өөрийгөө ч юм уу бусдыг буруу шаах байдлаар даван туулах юм бол айгүй их тэмцэл дунд маш их сөрөг мэдрэмж бодол дунд амьдрна. Тэгэхээр бид нэр эн чинь өөрөө чадвар учраас эхлээд ингээд төр зогсоож агаад өөрийгөө болон бусдыг шүүмжилж муухай үг хэлхээсээ өмнө энэ зүйлийг хүлээн зөвшөөрнө. За ийм зүйл болцсон байна. Тэгээд
өөрийгөө одоо нөгөө хийж чадаагүй хүнлөө буруутгах биш, юу болоогүй гэдгийг ухаарсныхаа дараа би илүү сайжруулъя. Тэгээд өөртөө урам өгөх, талархах зүйлүүдийг одоо хийнэ гэсэн үг. Тэгжээж бид нэр өөрийнхөө дотоодод байгаа тэр ирч хүчийг илүү нөгөө нөхөн сэргийх боломжтой. Яг наадхантай ч холбоотой зүйлийг би өөр дээрээ туршиж үзсэн. Тэр нь юу хийсэн гэсэн чинь ингээ ажлын ингээл процесс донд ингээл яваал. Тэгээд нэлээд цаг хугацаанд бас ингээл шахагдцсан. Ингээ нэг ажил дээр ажиллаж исэн байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө тэр чинь ингээл цаг хугацаанд шахагдаад ядраад ингээд байх тусам би өөрөө стрессээ тэр зохицуулах чадвараа хүртэл ингээ угаасаа алдчихж байгаа байхгүй. Нойр баг байгаа л ч юм уу те. Ингээд тэрэнгүү тэнцвэртэй байдал нэг хат алдагч байгаа. Тэгэнгүүт би юмсыг айгүй эмзгээр хүлээж авч байгаа. Нэг ингээл жижиг асуудал гарангуут би л чаддгүй юм байна гэл. Нэг юм янгот өдөө тэ нас хүрчээд энийг уншиж байхгүй юу хийж исэн болоо гээл тэгюм. Тэгэнгүүт ингээл дэрэгдэх хүмүүс ингээл хийгээл янгот мэдээж надад тэр чинь тусалж байгаа штэ тий. Тэгсэн хэд ч гэсэн нөгөө хүмүүстэйгээ харьцуулаад өөрийгөө тэг айгүй сэтгэлээр унтахгүйсэн байхгүй. Тэгэхээр нь яаж үтсэн бэ гэхээр талархлын тэмдэглэл хөтлөж үтсэн. Тэгээ тэр талархлын тэмдэглэл дээрээ юу хийсэн гэхээр яг нөгөө нэг хүмүүс бас интернет юм уу сайгаад үзвэл янз бүрийн талархлын тэмдэглэл хөтэлдэг юмнууд байгаа. Гэхдээ би ингэсэн өдөрт заавал нэг ингээд нэвтрүүлгээ сонссон ч юм уу эсвэл магадгүй ингээд ярилцж байгаа хүнээсээ сонссон ч юм уу нэг юм өөрт маш гоё юм мэдрэмж төрүүлсэн нэг үгийг бичнэ. За тэр нь ингээд ном уншиж байгаа тэр номон дундаас ч ингээд нэг ишлэл байж болно шүү дээ, нэг үг бичнэ. За тэгснэ өнөөдөр чи яаж чадсан бэ гэдгээ ингээд бичээд өөртөө талархна. Би өнөөдөр өөртөө өдрийн хоолоо идэхдээ яг зөвхөн л өдрийн хоолоо идэж цаг зориулж би чадсан. Тэгээ тэрэндээ талархаж байна. Гэртээ харахад ингээд гэр бүлийнхэн маань сайхан хүлээж ав. Ингээд гэрийнхэн байж ин гэдэг мэдрэмж ингээд надад гоё мэдрэмж төрүүлэх юм бол тэгээ намайг ийм сайхан мэдрэмжтэй болгодог гэр бүлийнхэн маань байгаад талархаж байна. Найз нөхдөд тэгээ миний одоо мэдрэмжийг хуваалцаад хэцүү үед маань тусалдаг найз нөхд маань байгаад талархаж байна гэдэг өдөр заавал нэг юм 3 зүйл бичээд тэгээд яваад ирсэн. Тэгсэн чинь энэ дундаас юу харагдсан гэхээр эхлээд бас энэ чинь дадал болохоор тий ганц нэг өдөр дунд алгасан. Тэгэл тэр чинь өөртөө ингээл чаленж хийгээл тэмцэж байгаа байхгүй. Тэгсэн ч би ингээд бичих хэрэгтэй гэд. Тэгээд эхний 7 хоног бол яг үндэ би нэх өөртөө өөрчлөлт олж харахгүйсэн. Тэгээд жоохон 10 идэх өдрөөгөө ороод эхэлсэн чинь надаа нэг ийм зүйл өмнө яг ингээл ном дээр уншаал юм дээр сонсч ирсэн ч гэсэн үнэхээр би ингэдэг байсан юм биш гэдгийг олж харсан юм. Ингээ зөвхөн амжилтаараа хүн өөрийгөө тодорхойлдог байгаа байхгүй юу? Ингээ аягыг би бүтээчвэл 50 мундаг бай гэж ингээ бодог. Гэтэл энэ аягийг бүтээхийн тулд би төлөвлөсөн, бодсон, энэ одоо тэ шаврыг ингээ зуурсан, энийг халаагаад хэвэнд нь оруулсан гэл энэ бүх юмаа ингээ мартчихсан юм шиг санагдсан. Тэгэнгүүт би одоо жишээ нь тэр хийж байгаа юмныхаа төгсгөлийн үзэл тэ нэг илтгэлээ тавиал танилцуулчвал мундаг гэж өөрийгөө баг бодох гээд байгаа байхгүй. Гэтэл тэр дунд чинь би нойр хоолоо хасаал ингээл хэцүү надрад мэдрэмж төрүүлэл ингэчин гэдэг чинь би бол хичээгээд байсан л гэсэн үг аа. Гэтэл үүнийгээ мартчихсан юм шиг санагдсан. Тэгээ эргээд нэг 12 хоног бичээд эхэлсэн чинь нөгөө тэмдэглэлүүдээ эргээд харсан чинь би чинь хичээсэн юм бэ штэ. Тэгээ ингэж хичээсэн учраас надад ийм үр дүн гарч байгаа юм бэ штэ гэ бодсон чинь нөгөө нэг чадахгүй байсан юмнуудаа за нөгөө сайжирт юм байгаа зү гэдэг шиг тий чи сурчиж болох юм биш тий за яг надаа энийг өнөөдрийг хүртэл сурах хугацаа байгаагүй мэн одоо харин мэдчихлээ тэгвэл сурчээ гэд шууд өөртөөгөө нөгөө өмнө нь ол юу яагаад гэсэн бахна шүү дээ нэг бэрхшээл болонгод би л болохгүй байгаа юм байна тий надад л асуудал байна гэж шууд бүх алдааг өөр дээр аваад исэн чинь ингээд тэмдэглэл хөтлөөд эргүүлээд нөгөөдгөө унссан чинь процессуудыг нарийн юмнуудыг ингээ анзаарсан чинь арай өөр мэдрэмж төрсөн. Тэгсэн чил нэрнгэсээ тэнгэр цэлмэг шиг л болсон. Баяр үргээ хийжсэн. Алгаад ашицгаа гэдэг шиг. Одоо яг ингэж бодохоор юм аа. Бидний өөртөөгөө ингээ нөгөө ярьдаг яриа сөрөг байгаад тэг дандаа буруутгаад ирэхээр бидний хараа нөгөө фокус маань дандаа сөрөг зүйлсүүдээр ингээ илүү төвлөрдөг болчдаг. Тэгтэл тарих нөгөө нэг сөрөг мэдрэмжийг санахтаа маш хурдан байдаг. Сөрөг сэтгэл хөдлөлтөөр төвлөрөөд ирэхээр тэрийг илүү сэргээ сандаг. Гэтэл нөгөө одоо 50-ийн оролдлого шиг өөртөө талархах болон одоо эерэг зүйлүүд дээр фокусаа нэмж эхэлж штэ. Тэгээд ирэхээр бидний одоо
машин жижигхан болоод байсан тойрог илүү тэлж эхэлж байгаа юм шиг дүр зураг надад мэдрэгдэж байгаа байхгүй юу? Илүү хараа маань илүү тэлэгдээд саяны ч олж харж гин, муугийн ч олж харж гин. Тэгээд энэ бол ингээд хамтдаа оршин байдаг зүйл шүү дээ. Тэгтэл тэгээ нэр процесстэй анхаарлаа хандуулахгүй байсан байж үр дүндээ анхаарлаа хандуулаад байсан мэт гэдэг зүйлийг хараад эхэлж байгаа. Тэгэхээр одоо талархах талаар маш их нэг ач холбогдолтой зүйлүүдээ ч гэсэндээ сошиал маш их ярьж байгаа. Тэгэхээр сая яг бодит жишээг тавина маань өөрийн биеэрээ туулсан байна гэдэг вэ гэдэг тий. Сайн нөгөө фокус гэж тэгж штэ тий. Тэнгүүд хүн яг харахыг хүссэн юм бол хардаг байгаа байхгүй юу. Нөгөөд өөрийнхөө за жишээ нь миний жишээн дээр бол хичээж исэн хэрнээсээ хичээхээ би харахгүй. За алдаагаа л олж харъя гэсэн юм шиг тэрэн дээрээ л фокуслаад байсан байна. Тэгэнгүүт одоо ингээ нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг яриха яалтгүй бид нөгөө гадаад үзмж өөрийгөө харагдах байдал дээр маш их шүмжилдэг учраас эрэгтэй эмэгтэй гэлтгүү шүмжилдэг учраас энэ тухай ярихгүй өнгөрч бас чадахгүй. За хүмүүс би одоо тэ ийм биетэй ийм одоо хувцастай тэ миний харагдах байдал ийм гэл тэрэн дээрээ би өөртөө ихтэй байдгаа гэж хэлдэгч яг энэ дээрээ бас жоохон юм шүмжилтэй талууд байдаг юм шиг санагддаг. Надад ч ихсэн байдаг. Тэгэнгүүт ингэж байгаа байхгүй одоо ялангуяа хүмүүс за Facebook ч юм уу, social Instagram ч юм уу өөрийнхөө профайл зургийг хүмүүс солихдоо эсвэл нэг зураг постлохдоо найзаасаа жишээ нь асуудаг те. Эсвэл нэг эргэн тойрны хүмүүс энэ ямар харагдчихээн те. Энэ зүгээр нөө айгуу сонирн байна уу? Эффект нь ямар анч гэдэг юм уу тэгж асуудаг. За эн чинь л нөгөө хамгийн наазах нь та өөрийгөө хүлээн зөвшөөрж гинүү үгүй юу? Бусдын нөгөө харж байгаа харах зүйл тэр хүлээлтэд нийцүүлдэгэ гэдгийн хамгийн ихний тохио байх нэ. Тэр энэ бол баг хүн болгон тохиолддог жишээ байх уу гэж бодож байна. Гэхдээ яг үндэ ийм байдаг те. Одоо за жишээ нь би чамд ингээд нэг би профайлаа солих гэж ийла тэгээд чамд ингээ харуулахдаа миний цамцны зах нь ингэсэн нь амар сонио онцгой харагдаад байгаа гэхэд яг үндэ чи тэрийг олж хараагүй байдаг. Бид нар өөрсдөө хүмүүс тэгээд хэлээд өгчхөр хүн нэрэн тийм биш те гэж олж хардаг штэ. Тэгэл одоо эмэгтэйчүүд энэ ч давхар яриатай харагдаад байна. Өвсөн ингэсэн байна, тэгсэн байна гэл нөө хүн л өөрийгөө ингээл гоочлоо л хараад байдаг штэ. Гэтэл яг үндэ бусд хүмүүс тэрүүнийг нь хараагүй ерөнхийдөө нь хараад гоё л зураг байна штэ. Тэнгүүт бид нар өөрсдөө алдаагаа хэлж өгдөг штэ. Заханд тэгсэн байгаа зү. Эмгэн тэгсэн байгаа зү гэдэг ч юм уу. Тий. Одоо яг тэр момент дээр ингээл нэг хатах гэх юм бол яг тэр яг эхлэх зүг байгаа байхгүй юу? Гэтэ өвдөн л тоо. Угаасаа өвдөн. Тэгээд яг тийм одоо нөгөө би ингээд өөрийгөө гоё болох гээд шүү дээ. За энэ зөхгүй байна, ийм болгоё. Энэ давхар ирүү ингэчлээ. Энэ дээр нэг одоо мэдгүй эсүүдэр тавиг юу гэдэг чинь өөгөө дарыг гэдэг ч юм уу. Тэгэнгүүт зүгээр тийм заавал ингээд те өөр хувцас солихгүй хүсээ ингэж оруулахгүй одоо хацраа нуугаад хүсээ ингэ гэдэг ч юм уу. Ингэж оруулахгүй те өөгөө дарахгүй байгаа дүр чинь яг яагаад байгаа. Тийм байхаар танд ямар мэдрэмж төрөд байгаа. Яг тэндээс эхлэх байгаа байхгүй юу? Хүн нөгөө нэг сэтгэл зүйчтэй очихоор одоо нөгөө нэг асуудлынхаа нуцыг хөөгөөд ингээ явдаг гэл нэг зүрлэлээд чи яг тэрэн шиг бид нар ч бас өөрөө өөртөөгөө нүүрэлдээд тэгээд хүлээн зөвшөөрч сурахын тулд хаанаас эхлэх үү гэдгийг хаймаар байгаа байхгүй юу? Тэр нь яг тэр өвдөлттэй зүгүүд тэрийг хатгаад хэрвээ ийм биш байх чаар танд ямар мэдрэмж төрөд байгаа. Үзий ядагдах гэдэг юм уу? Эсвэл өөртөө уурч өөрөх гэдэг юм уу? Эсвэл хангалтгүй санагдаад байна уу? Хэрвээ хангалтгүй санагдаад байгаа бол ягаад хангалтгүй биш гэж гэх мэтчлэнгээр хайж өсөр агаад юун дээр очиж гин вэ? Тэгээд тэрийг л одоо нөгөө нэг ойлгоод магадгүй би одоо нөгөө баг байхдаа заавал ингээл темпи одоо тэгдэгсэн байхгүй баг байхдаа заавал тэмцээн уралдаанд орохдоо төрүүлмээр санагддаг заяа. Тэгээд 2 юу 3 дугаар байранд орохоор надад хангалтгүй санагддаг байсан байхгүй яг үүндээ гэхгүй одоо бодоход жоохон амар ч юм шиг тэг санагддаг байсан байхгүй юу. Заавал 1-р байранд ороод алтан медаль аваад тэр л хангалттай. 3-р байр үнэхээр хангалтгүй. Тэгээд тэр маань ингээ ажлын байрныг гараад ирэх надаас мэдэгдэж байгаа байхгүй юу. Айгуу ингээ төгс одоо би магадгүй тайлангаа бэлтлээ гэхэд тайлан маань айгуу сайхан болсон. Тэгсэн чинь магадгүй драфтын хувьд зарим жоохон өөрчлөлтсөн байлаа гэж бодоход тэрэн дээрээ жоохон ингээ сэтгэлээр унаад энэ бол хангалттай биш гэж миний хувьд санагддаг байсан байгаа. Тэгтэл тэр ингээ юунаас эхэлсэн бэ гэхээр багаасаа би нөгөө нэг юу хангалттай вэ? Юу хийж би өөрийгөө сайн хүн гэж мэдэрдэг вэ? Өөрийгөө хангалттай хүн гэж мэдэрдэг вэ гэдэгтэй холбоотой байсан байгаамаа. Энэ урт аялал донд тэрийг олж мэдж байгаа. Тэгэхээр хүмүүст ийм зүйл байдаг. Биднэрт ямар нэгэн байдлаар тэрний цаана шалтгаан байгаа.
Тэгэхээр хамгийн өвдөлттэй цэгээсээ л эхлээрэй гэж хүмүүс нэрнгээсээ хэлмээр байна. Тэгээд өвдөлтөөс өсөлт гэж нэр өгнөн юм шиг санагдсан надад. Тэгээд бас нэг юм юу гэдэг чинь одоо сая нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх байх ингээл шалтгаануудыг ярьж штэ тий. Тэгээ яагаад хүн өөрийгөө хүлээн зөвшөөрдгөө ингэнгүүт ичгүүртэй байдалд ормооргүй байгаа болохоор хүлээн зөвшөөрдөг болж таарж байгаа хгүй. Бодоггүй нүртэйгээ гарчээ. Тэгэхээр яах юм? Хүмүүс шоолох байх. Эсвэл нүүрэн дээр гарсан юмыг харах байх тий. Эсвэл нөгөө будаггүй төрөгч мэдээж ингэж байж байгаас арай өөр харагдаж штэ тий. Хитэх нүрээ буддгүй хүн байсан ч гэсэн. Тэгэнгүүт хүмүүст нэг юм таагүй харагдчих байх гээл та дотроо л бодоод байна штэ тий. Гэтэл будаггүй хүн бол амар хөөрхөн харагддаг штэ тий. Яг нэг өөрийнхөөрөө байгаа. Яг нэг юм яг нэг хүүхдийн хэрхүү тийм нэг төрхөн харагддаг штэ тий. Гэтэл одоо би ч гэсэн өөрөө бас тийм бодолтой ингээд байсан болохоор гэтээ одоо бүр дооссон жишээлтэй мэдээж бодоггүй харагдвал яа муухай харагдаж байгаа хта гэл ингээл бодох юмнууд байдаг л та. Тэгж чадахгүй байгаа болохоор хүмүүсийн хүлээлтэнд нийцүүлэх гээл те өөрийнхөө тэр нэг фильтрийг нэмэл тэгэндээ ингэндээ гэсэн ичгүүртэй байдалд ормооргүй байгаа болохоор гэж байгаа. Яагаад бид нар гадуур гарахтаа гоё хувц өмстэй. Чи бит хоёр яагаад энэтэй подкаст ярихдаа сайхан гэрээ уцтайгаа сууж байгаа л те ярихгүй яагаад ингэ бэлдээд хувц өмсөд байгаа. Энд бас итгүүртэй байдалд орохгүй гээл ер нь л тэгж байгаа. Гэтэ мэдээж яг ингээл одоо үз сонсож байгаа хүмүүсээ хүндэтгэх нь эсвэл ажлын хамтрагчтай хүндлэгэн гэдэг юмнууд байгаа. Гэхдээ яг дотоод юмыг нь бодох юм бол бид нар ичгүүрт ормооргүй учраас л ингэдэг. Хайраа яагаад нэгэндээ илчилдэггүй юм те? Яагаад би чамд хайртай гэснээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэхээр зөвшөөрөхгүй бол яхан тэгээд би ичгүүртэй байдалд орол яах ингээл энэ бүхэн энэ одоо ер нь ингээл нэг хэдэн сэтгэл хөдлөлтийн дунд л бид нар яваад байгаа шүү дээ. Тэр энэ дээр бас холбогдож байгаа. Гэтэ заримдаа тэгээд ичих хэрэгтэй заримдаа яах вэ л ичгүүртэй байдалд орно л үстэй. Тэгээ одоо яах юм те хорвоо дэлхий нөгөө сүрээд суулчиж байгаа биш. Тэгээ өөр ингээд таныг тодорхойлж болох зөндөө ингээд зүйлс байгаа шүү дээ. Нөгөө хоёул бас өмнөх нэг дугаар дээр ярьж исэн баха. Нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь хэрэг яалтгүй өөрсдийг кейс яригадаад байна л та гэж. Нөгөө нүүрэн дээр ингээд айгүй их бүр амар их юм ингээд гардаг байхад тэр үед ингээд зөвхөн тэр нүүрэн дээр гарсан юмар л миний хамаг амьдрал тодорхойлогдох гэдэг юм шиг яалтгүй бодогдож байгаа байхгүй. Гэтэл тэр хуралд сууж байгаа хүмүүс миний нүүрэн дээр гарсан юм бүр хамааж авахгүй байгаа байхгүй. Гол нь тэр миний хийгээд ирсэн юм ямар аа юм. Энэ ажлын явц ямар аа юм гэдэг л ингээд чухал байгаа. Тэнгүүт бид нар юун дээр фокуслаад байна. Тэгээ юуг асуудал гэж ингээд дэвэргэж хараад байна. Тэгэд яагаад ичгүүртэй байдалд ормооргүй байна гэл энэ бүхнээс л болчихж байгаа юм л та. Тий. Надад энэ хэсэг дээр бас жоохон юм амьдралаг утгаар харуул заяа. Хүмүүс яг ингээ өөрсдийнхөө зохиосон ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэгээд одоо нэвтрүүлэг подкаст хийхдээ ч юм уу одоо ийм байх ёс зүйн дүрм юмнуудыг хүмүүс өөрсдөө гаргаж байгаа шүү дээ. Гэтэ энийг нөгөө үүсгэж байгаа биш. Зөвхөн хоёр талаас нь ингээ хараад үзэхээр бид нар яг ингээд ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй, гоё харагдах, одоо эдтэй байх, карьертэй байх ч юм уу, бусдад таалагдах, тэгжээж нэг ийм нийгмийн бүлгийн одоо хэсэгт би харьяалагдж байгаа мэн гэдгийг ингээ мэдэрдэг мэдрэмж нь үүсдэг болцсон байгаа байхгүй юу? Гэтэ одоо нэгэнт нэг юм ийм байгаа юм чинь би яаж өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нэг юм зүгээр хоёр талаас нь харуул. Гэтэ бид нэр яг үүндээ өөртөө зохиосон ертөнцид амьдарч байгаа юу үнэн. Гэтэ энэ ертөнцийг бас өөр байлгаж болно. Тэр нас хүмүүс биднээс шалтгаална. Тэгээд хүссэн хүсээгүй маш олон ингээд зүйл өрнөл дунд те надаас үл шалтгааллах хэцүү одоо улс орны ч гэдэг ч юм уу дэлхийн гэдэг ч юм уу ингээд зүйл өрнөд явж байгаа. Тэгтэл энэ дунд бид нэр өөрийгөө хүлээн зөвшөөрөөд илүү нөгөө хөнгөн чөлөөтэй одоо өргөн хараатайгаар амьдрах боломж байдаг л бид юм билээ. Би өглөөхөн нэг подкаст сонсч ирсэн Монгол подкаст. Тэгсэн чинь тэрэн дээр нэг юм жишээ авч байгаа байхгүй. Яг мөнгөнийх нь хэмжээг нь бол марчлаа. Гэхдээ ийм юм ярьжсэн. Та ингээд суглаанд 10 сая доллар хожлоо гэж бодъё. Та баярлах уу? Гэхээр хүмүүс баярлна те. Маш их баярлна. За тэгээ нөгөө мөнгөө ингээ хожсон байсан чи 7 хоногийн дараа та нөгөө мөнгөө алдчихлаа. Тэгвэл та харамсгаа өөрийгөө азгүй гэх үү? Гэхээр бас тэгнэ. Гэхдээ нөгөө мөнгө хожоод айгүй хаз жаргалтай байсан. Мөнгөө алдаад айгүй азгүй тэ муухагаар мэдэрсэн хоёрын аль нь удаан хадгалагдах вэ? Аль нь удаан үргэлжлэх вэ гэдгсэн чинь
дийлэгтэй хүмүүс нөө алдцсан тэгээд би азгүй гэдэг тэр таагүй мэдрэмж илүү их удаа үргэлжилнэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг сонсоод ингээд харж исэн чинь тэр мөнгө ер нь ингээд хоцсон байсан ч за үнэхээр азтай байгаа тийм гоё одоо хонжирт юм хожих чинь гоё штэ тий хожчихлоо. Гэхдээ тэр мөнгө эргээ гараа авчлаа. Уул нь бол тэр 7 хоногийн өмнөх тэр хүний байсан эд зүйлс байна те хөрөнгө одоо өөрийгөө байсан тэр зүйлс нь л эргээд болон 7 хоногийн дараа л байж байгаа байхгүй нэг нөхцөл орж ирээл гарсан. Тэгтэл тэр хүний амьдралд амар ингээд сөргөөр нөө алдснаа л бодоод нь шүү дээ. Хожих цаахан байсан. Гэтэ яг вэ тэрнээс илүү их алдцаё гээл тэр мэдрэмж л илүү их удаа бодогдоод байна шүү дээ. Тэгтэл яагаад энэ мэдрэмж удаа үргэлжлээд байна вэ гэд тэр хүн асууж байгаа байхгүй. Ингээ бодохоор ер нь бол бидний ингээ сонголтонд байгаа байхгүй тий. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх үгүй юу? Сэтгэл ханамжтай байх уугүй юу? Аз жаргалтай байх уугүй юу? Гуйныг готролтой байх уугүй юу? Гэхдээ гэтээ энэ дээр бас нөгөө одоо нөгөө бид хоёрын ингээд подкастуудыг сонсож байгаа хүмүүс маань харьцангуй баланстай ойлгодог болсон байхаа гэдэгт ингээ найдаж байна. Тэгээ готролтой байх уугүй юу? Таны сонголт гэчихээр бас ингээ нэг талаараа ингээд айгу онцгой таагүй бид хоёр ч гэсэн айгу муулцаа зүгчлээ. Ямар ч нөхцөл хүний амьдрал тохиолж болно. Тэрийг мэдж байгаа, үнэхээр их мэдж байгаа. Гэхдээ маш олон зүйлс бидний сонголтонд байдгаа л гэдэг зүйлийг гол нь хэлэх гээд байгаа. Тий. Тэгэнгүүт ийм үед одоо яах вэ гэж бодохгүй юу? Тэгсэн чинь юм үн цэнээс сэргэн санах хэрэгтэй юм шиг. Одоо миний амьдралын ч юм уу миний үн цэн юу вэ? Би бас өөр төрөсөл надад бас ингэ суулгаар тийм их мөнгө ороод ирвэл маш гоё. Тэгээ байхгүй болсон гэсэн чи ямар муухай юм бэ гэж бодмоор. Тэгтэл яг энэ үед би нэг юм үн цэнээс сэргэн санах хэрэгтэй юм шиг. Тэгээ давхар бас нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхтэй холбоотой агуулгуудыг харахаар өөрийнхөө үн цэнийг сэргэн санах, өөрийнхөө үн цэнийг дахин тодорхойлох гэдэг зүйлүүд угаасаа гарч ирдэг юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр таны амьдралд яг юу үн цэнтэй вэ? Нэг чагсаанд бичих гээд үзэрээ гэж бас би хүмүүстэлмээр байна л да. 1-5 хүртэлх чагсаалт. Тэрийгээ дахиад он гарахаар дахиад өөрчлөлт үзэрээ. Магадгүй 100 болохоор дахиад өөрчлөлт үзэрээ. Тэгээ бидний амьдралд 2 сарын хугацаанд маш их зүйл өрнөж болно шүү дээ. Эсвэл зүгээр айгүй энгийнээрээ 50 сайхан өнгөрөөд явж болно. Тэгэнгүүт хүний амьдрал бас нэг юм дээшээ доошоо болсон савлгаатай үеуд байдаг шүү дээ. Дахин тэр үеүүдэд бас миний амьдралд юу үн цэнтэй вэ гэдгийг чагсаад үзэрээ. Дараад нь тэр үн цэнтэй зүйл дотор чинь та өөрөө байна уугүй юу гэдгийг бас хайгаад үзэрээ гэж хэлмээр байна. Сая подкаст нөгөө нэвтрүүлэг эхлэхдээ нэг судалгааны үр дүн яриад эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр судалгааны маань үр дүн болохоор Кристен Неп гэдэг сэтгэл судлаачийн хийсэн судалгаа байгаа. Тэгээд тэр хүний гол ер нь өөрийнхөө хийсэн судалгаа болон энэ үзэл баримталтаа юу гэж үзсэн бэ гэхээр нөгөө түрүүн бидний яриадсан өөрийгөө инрэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг ямар чухал юм бэ гэдэг одоо агуулга тэр зүйлсийг судалсан хүн байгаа. Хүмүүс тэр судалгаа хийж үзээд тэгээ энэ судалгаан дээрээ тулгуурлаад яг нөгөө одоо self compassion гэдэг байгаа тий өөрийгөө инрэх гэдэг энэний одоо хэмжүүрийг боловсруулсан хүн байгаа байхгүй. Тэгээд энэ судалгаагаа хийгээд үзсэн чинь хүн өөрөө өөрийгөө инрэх тусмаа өөрийгөө хүлээн зөвшөөрдгөө. Тэгээ өөрийгөө ингээд инрэх чадвар их сайн байх тусмаа хүмүүсийн сэтгэл гутралынх нь одоо гутралд өртөх магадлалыг нь түгшүүрт өртөх магадлалыг нь за тэгээд сэтгэл зүйн стресс дарамтад одоо өртөх магадлалыг нь маш ингээд сайн бууруулдаг гэж үзсэн байна. Тэгээ бүр энэ нь 31-ээс бүр 38% хооронд гэдэг чинь бүр айгүй том тий нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд ингэж нөлөөлтгөө гэж үзсэн байгаа. Тэгээд бас энэ хүний нөгөө үзэл одоо энэ судалгааныхаа үр дүн дээр бас дүгнсэн нэг юм хэлэхэд хүн өөрийгөө ингээд энэрх тусам энэ нь стрессээс хамгаалах маш том хүчин зүйл болж чаддığımаа гэж хэлсэн байна. За тэгээд хоёлаа ер нь энэ хүртэлх энэ яриагаараа за өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь гэж юу юм бэ? Юу ингээд нөлөөлт юм бэ гэдэг талаар одоо ярьлаа. Тэгэл одоо чинь хүний ингээд бага наснаас үзэж туулсан тэр амьдралд нь ингээл юу байсан гэдгийг яриул бас ингээл зөндөө явна тий. Эсвэл ингээл одоо нийгмийн харилцаан дээр гадаад үзэмж дээр яад юм. За тэгсэн чинь сошиал медиа яаж нөлөөлт ингээл яриул зөндөө л ярина. Тэгэд ямар ч байсан энэ бүхэн маань хүн ганц ажлын байран дээр л өөрийгөө хүлээн зөвшөөрөөл тэгэл болцдог дуусчдаг ингээ асуудал биш. Бидний ингээ бүх төрлийн харилцаанд нөлөөлж идэг зүйлээ гэдгийг анзаарсан байх, маш олон зүйлс нөлөөлдөг гэдгийг анзаарсан байх. Тэгвэл одоо яах юм бэ гэдэг хэсэг рүүгээ бүгдээрээ орцгоё. Надаа энэ дээр за ингээл ярих юм бодоол ингээл төлөвлөж исэн чинь дотор нэг юм
төсөөлөл орж ирж байгаа байхгүй. Бид нар ингээд хүмүүсийг өөрийнхөө ингээд фильтрээр өөрийнхөө ингээд нэг шүүлтүүрээр хараад байна шүү дээ. За одоо хишгтийг харахтаа би гадаад үзмжийг нь ингээ хараад эсвэл магадгүй чамд үзүүлэх одоо би нэг хандлага байгаа шүү дээ. Миний харилцаа хандлага. Тэрүүнийгээ би ингээд чамд гаргаж байгаа энэ бүхэн маань миний өөрийнхөө төсөөлөл миний өөрийнхөө ингээд тэр бодсон. За би ингэж л харилцъя. Ийм л хандлагаар хандъя гэдэг юмн дээр ингээд тулгуурлаад би чам руу энэ бүхнийг өгчөж байгаа шүү дээ. Гэтэл хүмүүс нөгөө харилцаан дээр тэгдэг ш. Би чамайг ингэж гэж бодсонгүй те. Чамайг энэ үед ингэж хэлнэ гэж бодсонгүй гэж хэлдэг штэ те. Тэгэнгүүт тэр сонсож байгаа хүн чинь бас нэг ингээ хүлээлт тавьсан байдаг байхгүй юу. Тэгэхээр та тэр хүний хүлээлтэндээ ч ингээ нийцүүлж чаддгүй. Өөр хүмүүс ч гэсэн танаас шал өөр хүлээлттэй энэ үед ингэж та хэлхэн зөв гэж бодоход тэр хүн буруу гэж бодож исэн байх нь штэ. Тэр хүн өөрөө өөр дээрээ хүртэл ингэж одоо хүлээ авах нь бусдыг фильтрдэж харах нь ийм ойлгомжгүй те ийм тэнцвэргүй хэн төгс байхыг за ийм байхыг л төгсөөнө гэдэг шалгуурыг гаргацсан чинь те тэр энэ бүхэн чинь ингээд айгүй тодорхойгүй ерөн зүйл учраас нөгөө подкаст болгон дээрээ ярьдаг өөртөө ч халгүй бусдад ч халгүй тийм аргуудыг одоо хэрэглэж туршаад тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрчгөө тэгэх юм бол өөрийгөө хүлээн зөвшөөртөн цагт ер нь хүмүүсийг одоо харж фильтрт гэдэг тэр фильтртэж одоо шалгуур нь багасна гэх юм уу шалгуурамж багасна харилцаа илүү амар хэлбэр болж эхэлнэ таны нөгөө фокуслаад байсан зүйлс магадгүй зарим нь шал хэрэггүй зүйлээсэн ч гэж болно шүү дээ одоо энэ подкастыг яриад бит хоёр ч гэсэн өөрсөд дээрээ юм ойлгож авч байгаа шүү дээ ингээ ботсон чинь бит хоёрт ч гэсэн өөрсөд маань тийм шал хэрэггүй фильтрүүд байсан ч байж магадгүй шүү дээ өөрийгөө шүүдэг ч юм уу те тэрийг олж харах бах тэгэхээр тэр одоо арга замууд юу вэ? Ямар дасгал хийх вэ гэдэг тухай хоёлаа ярилцъя. За тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрч юм бол хороо дэлхий айгу тайван болчих гээд байгаа байхгүй тий яг үнэндээ тэгээ надтай надгүй одоо юу ч болсон би энд өөртөө үзэлцэл уурлаагүй би сайхан байсан байгаагүй хорвоо ертөнц одоо иргэдгээрээ эргэж дэлхийн ертөнцийн сайхан муухай зүйл ээлжлэн болдгоор угаасаа болно. Тэгэхээр надад яг нэг ийм мэдрэмж төрж ирсэн яг ийм хэрвээ би тархин доторхоо ингээд цэцэлчих юм бол заяо яг амьдрал ингээд цэцлэгдэх гээд яг дэлхийн ертөнц ч гэсэн цэцтэй ингээд болох гээд байгаа юм шиг надад тийм мэдрэмж нэг хэсэг төржсэн байхгүй юу. Тэгээ бодохоор ерөөсөө би өөрийнхөө дотоод ертөнцийнхаа тусгалаараа гадаад ертөнцийг харддаг юм биш үү гэж санагдсан. Тэгээ тэр үедээ би нэг ямар одоо арга гэхүүдээ зүгээр юм нэг туршилт хийгээд үзсэн. Тэр нь юу вэ гэхээр ажиглалт. Тэгээд mindfulness-тэй холбоотойгоор ч гэсэндээ ажиглалт ухамсарыг маш ихээр одоо тайлбарлаж хүмүүст зөвлөдөг шүү дээ тий. Бяцлаглалын ч гэсэндээ нэг арга. Тэгээ ажиглалтыг би ер нь бол хийж үзье гэж бодсон. Ингэхдээ би яаж хий гэж өөртөө хэлсэн бэ гэхээр сөрөг мэдрэмж мэдрээд эхлэхээрээ чи ингээ ухамсарлаа шүү. Тэгээд өөртөө стоп гэж хэлээд зүгээр ажиглаарай гэж зүгээр өөртөө цагсан. Тэгээ заримдаа болоогүй. Яагаад тэгэхээр би уурлаад дууссан байсан байхгүй. Тэгээ би уурлаад дууссныхаа дараа уурлаад дуусчлаа гэж ухамсар сэрж байгаа байхгүй. Дараад нь дахиад оролдоо л байсан. Тэгсэн чи би нэг удаа ингээд амар олон хүнтэй газар яг юм талбай дээр нэг хүн дуулж исэн байхгүй юу. Тэгсэн чи би яг ингээд тэр дууг мэдрээл нүдэн анал ингээд зогсож жагаад хажуудаа байсан эмхтэй орон зайруу хитрхээ орцсон байсан юм аа. Тэрийг анзаараагүй. Би ингээд нүдэн анаад бүр амар гоё мэдэрсэн. Тэгсэн чи нөгөө эмхтэй чи намайг амар нударснаа. Жохон чашаа зогс гэл аягүй хатуу хэлдэг байхгүй ширүүнээр. Тэгсэн чинь тэр надад ингээд тухгүй нэгдэж чи ягаад тэгэхээр би бүр ингээд дуундаа орцсон мэдэрсэн ингээд гоё ингээд таатай байсан чинь гинт хажуунаас нөгөө нэг амгалан тайван байдал алдагдуулна гэдэг шиг тийм зүйл болж байгаа байхгүй. Тэгээд тэр үед нь би өөртөө за чи зүгээр надхаа мэдэрч их шигтэй гэж өөртөө хэлсэн. Тэгээ мэдэрсэн чинь заяа би амьдралдаа анх удаа хүн ухамсартайгаар өөрийгөө ажиглана гэдэг чинь энэ юм биш үү гэж би зүгээр тэр үед мэдэрсэн. Бүр тис ондоо байдаг. Тэгээ яг миний дотор ингээ юм хасж байгааг би мэдэрч байгаа байхгүй юу. Яг нэг юм хасаад те нөгөө хүнийг буруутгах ч юм уу хүн гоё мэдэрсэн зогсож байхад ягаад надад ингээд огцом ингээд намайг түлхэж байгаа гэдэг уур бодол янз бүрийн ингээд гарч ирээд тэгээ тэрийгэ барьж аваад өөрийгөө ажиглаж байгаа өөрийгөө хараад би жоохон инээсэн байхгүй юу. Айгуу сонирхолтой санагдаад тэгэл бас миний бие ингээд халууд үгээл амьсгал хурдан болоод цээжин дээр юм тавцаад байгаа хүртэл ингээд мэдрээд тэгсэн чинь тархинд ягаад ч баярын мэдрэмж төрж байгаа. Би бариад авчлаа штэ гэдэг.
Тэгээ би барыг амьдралд анх удаа буюу нэг удаа тэгж ажиглаж үзсэн байхгүй юу. Тэгээд эндээс ажиглах, ухамсарлах аргыг одоо хүмүүс зөвлөдөг чинь ийм учиртай юм биш үү? Би ч гэсэндээ өмнөх подкастууд дээр хүмүүс ингэ ажиглах тухай тайлбарлаж байсан. Тэгэхээр бид нэр яаж ажиглах вэ гэхээр ажиглана гэдэг нь бид нэр ухамсарлах буюу тархиныхаа урд хэсгийг ажиллуулахыг хэлж байгаа. Бид нэр нөгөө өөртөө сөргөөр яриад өөрийгөө шүүмжлэх ч юм уу те таагүй зүйлүүд дээр фокуслаад ирэхээр бидний ихэнхдээ нөгөө нэг сөрөг сэтгэл хөдлөлтөй холбоотой тархины хэсгүүд ажиллаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэгэл тэндээс айгүй шүүмжилдэг ч юм уу гэх мэтчлэн. Тэгэхээр тэр үедээ өөрийгөө барьж авч зогсоож сурах юм байлээ. Тэхийн тулд таагүй зүйл мэдрэхээр би амьсгал авна да. Таагүй зүйл мэдрэхээр би магадгүй өөрийгөө ингэ товшно. Өөртөө зогс гэж хэлнэ гэдэг юм одоо тархиндаа командуудыг өгч сурах хэрэгтэй юм билээ. Тэгээд ажиглана. Ажиглана нөгөө талдаа мэдэрнэ. Яг уурлах үедээ шүү дээ. Уурыг гадагш нь гаргахгүйгээр дотроо мэдэх аюул сонирхолтой юм билээ. Ингээд дотор юм асаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг мэдэрнэ. Ингээд ирэхээр нөгөө өөрийгөө барьж авдаг хугацаа хурдан болчтой юм билээ. Одоо өмнө нь ингэдэж штэ бид нар уурлаад асуудал болсны дараа сүүлд нь ингэдэг үедээ би ийм л үйлдэл хийх байсан юм штэ. Би тэр үеж юусоо гомдсон юм байна гэд бүр сүүлд нь барьж авдсан штэ. Тэгэнгүүт хүн өөрийгөө ингээл ажиглаад мэдрээл хичээгээд тахаар тэр үйлдэл болон наашаа олчтой юм билээ. Яг хэлснийхаа дараа би тэгчлээ гэдгээ барьж аавна. Эсвэл заримдаа яг хэлж байх үедээ би сая ингэж мэдрээд ингээ хэлж जैन да гэдгээ яг тэр үедээ ингээ барьж авдаг. Тэгэхээр энэ ажиглах арга маань өөрөө би өөрийнхөө дотор юу хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм бэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрье гэхээр нүүрэлтийг гэхээр би юунаас цухтаад байгаа юм бэ гэдгийг барьж авах хугацаагийн маань одоо багасгахад тусалдсан байх гэж би ойлгосон. Тэгэхээр нөгөө өөртөө командууд өгөөд мэдрээд оролдоод үзээрэй. Тэгээд заримдаа бол муухай л байдаг л та мэдээж эрэг мэдрэмжээ гарахгүй. Гэхдээ энэ бол чадвар учраас оролдоод үзэл болох байх. Тэгээд хичээж байгаа. Бас амархан биш эсэн. За тэгэхээр сая нөгөө ажиглах тухай хэлж штэ тэ. За тэгвэл үүн дээр нь тулгуурлаад дараагийн бас нэг хэлэх зүйл юу вэ гэхээр сэтгэл судлалт ACT гэдэг тийм одоо арга байдаг. CBT гэдэг шиг бас ACT гэдэг тийм арга байна. Тэгэхээр ACT дээр юу гэж үздэг вэ гэхээр өөрчлөх боломжгүй зүйлийг нь хүлээн зөвшөөрчих, өөрчлөх боломжтой зүйлсийг нь өөрчил. Маш амархан сонсоход бол маш амархан байна шүү дээ. Тэгэхээр өөрчлөх боломжгүй зүйл гээд тэдгэр нь юу вэ гэхээр за магадгүй хүн төрөлхөөсөө одоо хэрвээ нөгөө харагдах бие махбодын харагдах байдлыг ярив шүү дээ. Төрөлхөөсөө ямар нэгэн одоо бие махбодын өөрчлөлт байгаа бол одоо магадгүй нэг мэнг ч юм уу те мэнгнээсээ санаа зовдөг ийм хүмүүс энэ айгүйх байдаг шүү дээ. Тэдгэрийг бол өөрчлөхөд ингээ хэцүү. За яг өөрчилж болно ах одоо магадгүй гоо сайхны хагалгаанд ороод ч юм уу тэдгэрийг өөрчилж болох ба. Гэхдээ хүн болгон тех боломжтой биш байхгүй юу? Гой хамар тайвал гоё. Гэхдээ тэр хамрыг одоо янзлуулна гэдэг чинь бас сэтгэл зүйч шаардна, мөнгө санхүү шаардна. Энэ хүн болгоомж боломжтой зүйл биш байгаа байхгүй юу те. Магадгүй гар хуурч юм бол гаранд тос түрхэд тэрүүнийг зөөлөлж болно. Энэ бол хүн болгонд боломжтой зүйл байгаа шүү дээ. Тэр яг үнтэй адилхан таны хувьд юу өөрчлөх боломжгүй байгаа вэ гэдгээ эхлээд бас нэг хараад үзвэл яасан юм бэ гэдэг юм байна. Тэгээд хэрвээ өөрчлөх боломжгүй магадгүй таны одоогийн чинь цаг хугацаанд түүнийг өөрчлөх цаг хугацаа, чадвар нөөц боломж, магадгүй мөнгө санхүү те эсвэл хэн нэгний дэмжлэг гэдэг ч юм уу тийм зүйлс байхгүй байгаа бол одоо санаа зовоод яах юм бэ? Харин өөрчилж болох зүйлстэй л төвлөрчих гэж байна. Тэгэхээр нөгөө ACT дээрч тэр CBT дээрч тэр нөгөө яригдж байгаа юмнууд маань бидний бодолтой бидний одоо том зургаар нь харах юм бол нэг сэтгэлгээний ингээд байдал харж байгаа тэр бодол итгэл үнэмшлүүд дээр бас нэлээд ажилтдаг тийм аргууд байгаа. Гэтэ үнэхээр бодиттой үр дүнтэй байдаг. Дэлхийн нийтээр хүмүүс бол айгүй үр дүнтэй гэдгийг бол нотолж хэлдэг шүү дээ. Тэр ийм зүйлс байгаамаа. Тэгэхээр та өөртөө юуг өөрчилж болохоор байна? Харин юуг өөрчилж болохооргүй байна вэ гэдгээ анзаараад үзээрэй. Гэхдээ бас энэ дээр нэг сануулж хэлэх юм байгаа юм. Тэр нь хүмүүс харилцаан дээр ингээд идэг нөгөө өөрчлөх боломжгүй юм чинь ингээд шууд юу ч хэлээгүй байж орхио авчдаг шүү дээ харилцааг. Гэтэл үнэхээр болохгүй байгаа бол нөгөө хүн хэлээрээ гэдэг шиг уул нь хэлж болно. Та нэг удаа хэлээд үз. Тэ нэг удаа гихтэр нөгөө чинь дургуул гэж үгүй би тийм биш гэдэг ч юм уу хүлээж авч чадна. Тэгээд тохиромжтой үеийг нь харж агаад 2 дахь 3 дахь удаага хэлээд үз. Тэнгүүд хүмүүс
2 дахь 3 дахь удаа бодоход би нэр ингэж бас бодно шүү дээ тий. За ингэж өөрчлөлт гэж та үзээд орлого хийцэн. Тэр харилцаанд хангалттай орлогыг хийцэн. Тийм байхад өөрчлөгдөхгүй байгаа бол за энэ харилцаа тэгвэл надад нөгөө бидний хэлдэг шиг токсик харилцаа байна тий. Тохирохгүй байна, болохгүй байна. Тэгвэл би энэ харилцаан дээр энийг орхиё гэдэг шийдвэрийг хийж болох юм аа. Тэгхгүйгээр тий угаасаа миний үгийг сонсохгүй, угаасаа намайг хүлээн зөвшөөрөхгүй те. Угаасаа энийг тоохгүй гэдэг ч юм уу харилцаан дээр бид нэр ийм зан бас их гаргадаг. Тэгээ энэ маань нөгөө бидний айгуу хэлдэг сэтгэл зүйн хувьд насан турш гээд тэгээ насан туршаагүй хүний үйлдэл шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө хувьд хангалттай тэр харилцаан дээр оролдлогоодыг хийгээд өөрчлөлтөд үзсэн бол энэ бол болж байна. Харин ийм зүйлсийг хийгээгүй бол та үнийг өөрчлөх боломжгүй гэж битгий хараарай. Гэтэ танд жоохон бас мэдээж харилцаанд өөрчлөлт гарах гэж байгаа юм чинь зориг хэрэгтэй. Тэгээ энэ ажлын байрны харилцаан дээр ч аав ээжийн харилцаан дээр ч эхнэр нөхрийн харилцаан дээр ч тийм найз нөхдөд дээр тийм найз нөхөд дээр гэл бүх юм дээр яригддаг зүйл учраас зайлшгүй хэлэх хэрэгтэй бас зөвлөгөө авах гэж бодож байна. Тийм. Айгүй тийм хөнгөн мэдрэмж төрүүлэх юм байна тий. Тэгээд нэг олон юмгүй. Өөрчлөх нь өөрчлөхгүй нь за урагшаа явъя гэх. Нэг юм схемүүд байдаг штэ. За асуудал гэж тэгснэ. Тэр асуудал нь шийдэж болох юм уу болохгүй юм уу гэж хоёр салуулал явж байгаа. Тэгээд шийдэж болно гэх юм бол тэр нь бас ингээд дахиад хоёр салуулал явж байгаа. Тэгэнгүүт яг үндэ нөгөө схем нь явж байгаа бүгдээр нэг зэг дээр болцдог байхгүй. Тэгэхээр тэр одоо схемийн гол нөгөө нэг өгөх гээд байгаа мессеж нь юу вэ гэхээр өөрчлөх боломжгүй юм бол тэгвэл санаа зовоод яах гээд байгаа тийм. Өөрчлөх боломжтой юм бол тэгвэл үйлдэл хийлдэ гэдэг тэр нөгөө санааг өгөх гэсэн нэг тийм схем байгаа байхгүй. Сая одоо өөртөө инэрэнгүү ханд self compassion талаар аягүй ярьсан шүү дээ. Энтэй холбоотойгоор ингээд яг нэг л өгүүлбэрийг хүмүүс хэлье гэж бодож байгаа байхгүй. Одоо танд ямар ч мэдрэмж ингээд төрж иж болно. Өөрийгөө буруутгасан ч юм уу тий. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Тэгээ энэ үед өөрөөсөө ингэж асуугаарай гэсэн. Хэрвээ найз чинь яг ийм нөхцөл одоо бий болсон бол та найздаа юу гэж хэлэх гэсэн бэ? Яаж хандах байсан вэ? Тэрийгэ бодож агаад яг түүнийгээ өөр дээрээ одоо хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээ мэдээж хэрэг бид нар найзаагаа чи ямар тэнийг ин ч юм уу аль болох нөгөө мэдрэмжийг нь өвдөхгүй байхын тулд бид нар нэг санаа тавиад сонсоол нэг халамжилж байгаа л дэмжин шүү дээ тий. Тэгтэл бид нар эсрэгээрээ яг өөр дээрээ тулаад ирэхээр одоо өөрийгөө нөгөө дэмжлэг авахгүйгээр шууд дингэдэг шүү дээ. Тийм зүйл байдаг. Тэгэхээр ийм асуулт байна. Тэгээд тушаад үзээрэй гэж хэлмээр. Энэ нэр айгүй чухал зүйлс шүү. Одоо ингээл хүмүүс одоо саяхыг ингээд жишээ нь би мэдтгүү гэвэл мэддэг. Тэгэхээр мэддэг хэрнээсээ мартчихдаг байгаа байхгүй өөр дээр хэрэгжүүлэх дээрээ. Тэгэхээр нөгөө хүмүүст ч гэсэн бас өөрийгөө хүлээн зөвшөөрөх гээл тэгэнгүүт амаараа бол бид нэр хүлээн зөвшөөрдөг өөрийгөө би ч гэсэн бас тэгдэг тийм. Би угаасаа ийм юм байна уу? Эсвэл тэ би чаддгүй юм байна. Тэгвэл би ингэдэг болъё гэдэргээд амаараа бол хүлээн зөвшөөрдөг. Гэтэ яг нөгөө одоо үйлдэлээрээ бодлоороо сэтгэл зүгээрээ бол өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй дотор нэг юм бас ингээл ноогдсон л байж идэг. Тэгэхээр тэр цаад юм руугаа бас ингээд одоо хараарай. Тийм учраас нөгөө ажиглаарай гэд хэлээд байгаа шүү дээ. Тэр зүйлсийг хэлээд байгаа юм шүү гэдгийг бас сануулъя. За тэгээд бас өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэгтэй холбоотой ингээл судалгаануудыг одоо ингээл сая Роджерсыг, Непиг гэл ингээл хүмүүсийн үзэл хандлагуудыг хүртэл уншаад хахад нэг зүйл айгүйх давтагдчихэв. За тэр давтагдж байгаа юм нь юу вэ гэдгсэн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд тань өдөр тутмын дадлууд л тусалнаа гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр өдөр тутмын дадлууд туслана гэдэгт юу одоо байна уу гэхээр за одоо жишээ нь би 30 хоног одоо ингээд өөртөө талархаж үзсэн юм аа гэж тэгж шүү дээ. Тэгэхээр мэдээж эхний одоо тэр 30 хоног маань интервалаад айгүйх хүнээс бас сорилттой байж штэ байнга хийдэггүй юм аа хүн хийгээд эхэлж байгаа болохоор мартан санан залхуурна эсвэл бичих юм юуч байхгүй юм шиг санагдана. Гэхдээ 30 хоног хийсэн байна гэдэг чинь надад тэр нэг дадал бий болох бас нэг суур миний одоо тарих толгоонд ч тэр бие махбодын ч тэр нэг юу тохиолдол одоо үүсчих штэ. За орой болохоор чи бичдэг шүү. Эсвэл магадгүй өглөө болохоор чи бичдэг шүү гэд нэг ой санамж надад үүсэж ийн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ийм ой санамж үсгэх эрэг дадлуудыг өөртөө төлөвшүүлээрэй гэдэг юм байна. Одоо нөгөө өөртөө инэрэнгүү хандах, бясалгах, өөрийгөө анзаарах нөгөө зогс гэж яагаад өөртөө одоо анзаарахтай ингээл байх гэл. Энэ бүхэн чинь ерөөсөө нэг хэдхэн секунд л хүнээс шаардах зүйл.
эсвэл магадгүй нэг цөөхөн идэхэн минут ч юм уу. Тэгэд ийм өдөр тутмын эрэг дадлуудыг өөртөө хэвшүүлээрэй гэдэг зүйлсийг маш их хэлдэг байна. Тэгээд та бүхэн маань бас туршаад үзээрэй. Амьсгалын дасгал хийж болж байна. За тэгээд сүүл бас нэг сошиал дээр бас нэлээ яваадсэн шүү дээ нөгөө чанартай нойр авах нь чухал. Гэхдээ хэдэн цагт нөгөө тогтмол унтаж сэрдэг тогтмол байх нь маш чухлаа гэдэг юмыг судлаачид гаргаж ирсэн байлээ. Тэр яг үүнд эднэр чинь л нөгөө өдөр тутмын жижиг дадлууд байгаа байхгүй юу. Тэгээ өөрийгөө хайрлан инэрнэ гэхээр магадгүй урд өмнө болсон юм дээр хүн өөрийгөө уучлахгүй байсан байж болно. Түүнийгээ уучлж ажиллаж болно. Өөрөө өөртөө зориулаад тайван сайхан цай уугаа сууж байгаа чинь ч хүртэл өөртөө өөртөө анхаарал халамж тавьж байгаа бас тэр хэлбэр юм шүү. Гэх мэтчлэнгээр стресс үед би ингэдэг. Тэ ядраад байвал ингэдэг. Эсвэл орой олгон би тэмдэглэл бичдэг. Орой олгон би талархдаг. Эсвэл орой унтахаасаа тэ нэг 5 минутын өмнө орондоо орж хөвтөж агаад ингээд тайван нам гүн байгаад бяцлагдаг гэх мэтчлэнгээр ийм жижиг дадлуудыг өөртөө бий алгаж агаарэ гэж хэлмээр. Сая энэ аргын төгсгөл дээр ярьсан зүйлтэй холбоотойгоор надад хоёр зүйл орж ирж байна. Нэг эхнийх нь өөрийгөө уучлах. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд бид нэр өнгөрсөндөх нөгөө нүүрэлтэж чадахгүй байгаа магадгүй гомдсон тий өөрийгөө тэрэнд бүхэндээ одоо буруутгадаг тэр зүйлүүдийг тавьж явуулахын тулд уучлах зүйлүүдийг хийх хэрэгтэй гинэ. Тэгээд өнгөрснөө нэг эргэж хараад юу н одоо таныг яг одоогийн өөрийгөө энийг хүлээн зөвшөөрөөд магадгүй хайрлаад найзтай хэлдэг гоё үгээ тэр үгийг өөртөө хэлэхэд юу садлаад байгаа вэ? Тэр өнгөрсөн дурсамжуудаа сэргээн санаад нөгөө уучлах процессуудыг хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр магадгүй одоо нөгөө 5 настай хүүхдийн хувьд тэр үед магадгүй таны нэг юм ичгэвчрт байдалд орсон зүйл болсон бол тухайн нөхцөлдөө тэр хүүхдийн хувьд л хамгийн ингээд тохиромжтой хийх хувилбар тэр зүйл одоо байсан байхыг үүсэхгүй байгаа хгүй юу? Магадгүй дөнгөж шинэ газар очиод байсан хүний хувьд чадхаараа л хийсэн нөхцөл байхыг ингээд үүсэхгүй. Тэгэхээр одоо өөрийгөө болон өнгөрснөө уучлах, тавьж явуулах гэдэг зүйлүүдийг бид нэр хийх хэрэгтэй. Тэгтээ уучлая гэл мэдээж яриг болохгүй. Одоо миний ярьж байгаа зүйл нь хүний амьдралд хэцүү зүйл болоход хүн өөрийгөө уучлал болчихноо. Тэгэл болоо гэж байгаа юм биш. Мэдээж яриг энэ дотор нөгөө тэглээ мэдрэмжээ мэдрэн штэ тий. Ичгүүртэй санагдсан бол гомдсон бол мэдээж яриг мэдрэх хугацаа гэж байна. Тэрэндээ өөрийгөө буруутгах хугацаа гэж байна тий. Нүрэлтэхгүй цухтах үе гэж байна. Энэ бол ингээл яваал байна. Тэгээ энийг та 5 сар байлгах юм уу, 5 жил байлгах юм уу, 10 жил байлгах юм уу гэдгээ та өөрөө шийднэ. Тэгэхээр мэдээж хэрэг юмс болохгүй эргэлдээд байгаа бол за одоо ингээд нэг үйлдэл хийх цаг нь болсон баха. Одоо магадгүй уучлж явуулах цаг нь болсон баха гэд одоо оролдлогуудыг хийж эхлэх хэрэгтэй. Тэгээ энэ нь бол уучлахаас эхлэх юм бэлээ. За харин хоёр дахь зүйл нь болохоор нөгөө төгс байх оролдлогуудаас өөрийгөө суллах буюу одоо төгс байх итгэл үнэмшил бас хүнд байдаг. Түүнийг тавьж явуулж түүнээс өөрийгөө суллах гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ итгэл үнэмшил бас мэдээж яриг ингээд би ямар хүн болж өсөн торинсон бэ гэдэгтэй холбоотой. Тэгэхээр хүн ямарваа нэгэн байдлаар ингээд төгсөд ер нь бол тэмүүлж байдаг. Тэгтээ бид нэр одоо нийгмийн ч юм уу те одоо бусдад харьцуулах байдлаар өөрийгөө төгс болгох гэж байгаа биш. Өөрийнхөө хамгийн жинхэнэ нөгөө нэг төгс хувилбарлуул ойртож байгаа гэдэг утгаар нь одоо тэр чиглэл рүү илүү хичээгээрээ харин одоо өөрийнхөө нэг юм дүр байгаа шүү дээ мөрөөдлийн тим ажилтай тим одоо карьертай тим хүрээлэлтэй гэдэг ийм төгс дүр байгаа болох гээд байгаа нэг юм хүслэнт бий гэж байна шүү дээ. Энэ хүслэнт биегээ одоо хитрхи одоо бусад гадаад орчны нөлөөлийн зүйлүүдтэй ингээ холбоотойгоор бүтээчих юм бол түүнд хүрнэ гэдэг өөрөө айгүй юм хэцүү, дарамттай, дотоодод зөрчилтэй, нөгөө талдаа жинхэнэ биегээсээ холцсон нөхцөл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө энэ талд байгаа төгс рүү бас өөрийнхөө нөгөө жинхэнэ үнэн төгс биерүүл тэмүүлээрэ гэж хэлмээр байна. Тэр нь тэгэхээр мэдээч яриг нөгөө дотоодод байгаа, дотоодод өөрийгөө чагнана, тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс одоо эхэлнэ гэсэн үг байна. Би нэг ном уншиж ирсэн чинь тэрэн дээр айгүй гоё бас нэг юм үг байсан. Нөгөө хүн дандаа төгс рүү тэмүүлж идэг гэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр төгс байхыг хүсээд төсөөлөд идэг би нь ерөөсөө ингээд тусдаа байдаг зүйл биш юм аа. Яг үндэ чиний дотор л байсан зүйл. Харин
нөгөө хүлээн зөвшөөрөл явагдаад өөрөө өөртөө ажиллаад ингээд ирэх тусмаа харин тэр биегээ илүү их тодруулж ингээд гаргаж ирд юм а гэдэг нэг тийм юм уншиж ирсэн. Тэгээ тэр бас айгүй гой санагдчихсэн. За дараагийн нэг хэлэх зөвлөгөө маань юу байна вэ гэхээр алдаагаараа өөрийгөө тодорхойлгоо болоорой гэдэг хэлмээр байна. Гэтэ энэ бас хэцүү хүн болгон бас хийх ийм болох гэж ийм одоо үзэл бодолтой ийм бодлыг өөртөө тээх гэж бас ингээл хэцүү л байдаг л да. Асуудал бэрхшээл тулгаамдангууд л нөгөө найздаа хэлж байгаа бишээр өөрлөгөө өө би ийм байхгүй юу гэж өөрийгөө шууд чүмжлэл эхэлдэг. Гэхдээ алдаа гэдэг чинь бидний цаашаа архихад одоо тусалж байгаа нэг шатаа, нэг алхмаа гэж хэдүүлээ бодчих юм бол нөгөө нэг гүүрэн дээгүүр нэг хоорондоо зайтай нэг юм гүүрээр явах амар хэдэг шүү дээ. Нэг модноос нэг мод руу жоохон экстрим нөгөө юмнууд дээр байдаг шүү дээ. Тим гүүрээр явж байгаа шиг зүгээр нэг шатнаас нэг модноос нөгөө мод руу ингээл явж байгаа алхмаа гэж харах юм бол алдаа таныг тодорхойлох одоо тэр бүх зүйл биш ээ. Энийг бас нөгөө сонсох юм бол юу аж болох вэ те хүмүүс маань за 50 жаргал гэдэг намайг те хишигт гэдэг намайг гэж ингэ бодож агаад намайг юу тодорхойлох юм гэдэг нөгөө өөрийнхөө шинжүүд тэмдгүүдийг бичиж болох юм те. Гэтэл хүнд бол бүр ингээд сайхан зан чанарууд гэтээ бид нар нөгөө нэг нэрлэхүү ичимхий тэр байдлаасаа болоод ингээл өөрийнхөө нөгөө муу юмыг нь бүр амар олныг ингээл цуруулж биччихэл сайн юм айгүй цөөлөн за өөрийгөө тэгж магтаад тахтай яах вэ өөрийгөө ингээд тахтай яах вэ гэл сайн юмнуудаа бичгэн жоохон цөөхөн байгаад идэг гэсэн хэдий ч гэсэн таныг тодорхойлох таны үнээр чин сэтгэлээсээ зүрхэн дотор чинь сэтгэл дотор чинь байгаа тэр шинжүүдээр өөрийгөө тодорхойлоод бичээд үзээрэй. Тэгээд үүн дээрээ тулгуурлаад одоо ингээ яг жинлээ тэрвээ харах юм бол нөгөө сайн гэдэг зүйл чинь таны 1-2 удаа гаргасан тэр алдаатай чинь бол харьцуулшгүй бүр маш ингээд хүнд их байгаа шүү дээ. Тэгээ алдаа угаасаа гаргаж л байдаг. Таны мундаг гэж шүтдэг, таны бүр ингээд өөрийнхөө нөгөө рол модель болгоно гэж тэгдэг шүү дээ. Тэгсэн хүн чинь ч гэсэн алдчихл байсан. Тэгэхээр алдаа бол бидний амьдралын нэг процесс л учраас алдаагаараа өөрийгөө тодорхойлохоо болоорой гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ ингэж байгаа байхгүй хэн нэгнийг бид нар даган дуурайх тусмаа эсвэл хэн нэгнийг ингээд одоо тэр хүнтэй л адилхан тийм уцтай олчих гэсэн ч юм уу те тэр хүнтэй л адилхан тийм машинтай болчих юмсан гэж бодох тусмаа бидний өөрийн үнэлэмж буурж байд юм байна л да. Тэгээд сэтгэл ханамжгүй байдал үүсч идэг. Яг тэр төсөөлсөн шигэ нөгөө хүнтэйгээ адилхан одоо нөгөө дийлэгтэй хүмүүс яг материалын юм дээр л тэдний байшин гоёч гэдэг юм уу те тэдний байр гоё гэл ингээл материалын зүйлс дээр их яриад байдаг болохоор сая зүгээр ийм жишээ ороод ирчихлээ. Тэгээд нөгөө хүнтэйгээ адилхан тэр төвшөнд очсон ч дахиад сэтгэл ханамжгүй байдал байж л идэг. Нөгөө материалын зүйлс чинь байнга л ингээл хөгжиж идэг зүйл учраас тэр ингээд дуусна гэдэг юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хэн нэгнтэй өөрийгөө та зүрлэх тусмаа ийм болох нь шүү. Улмал сэтгэл ханамжгүй адаргасан өөртөө бүрэн дүүрэн мэдрэмжтэй биш тэр байдлыг чинь нэмэгдүүлдэг байх нэ гэдгийг бас хэлмээр байна. За ингээд хэрэгжүүлэх ерөн зөвлөгөөнүүдийг яриад байвал маш олон зөвлөгөөнүүд дурдж болохоор байна. Гэтэ одоо битэрээ ярилцсан ерөнийн зөвлөгөөнүүдийг нэгтгээд ингээ харах юм бол та өөрийнхөө бодолтой ажиллах, та өөрийнхөө үн цэнийг одоо үнэлэх, өөрийгөө чаддаг зүйлсээ олж харах, талархах гэдэг нөгөө нэлээ эерэг зүйлсээр төвлөрөхийг танд санал болгож байгаа. Гэтэ энэ нь хий хоосон нөгөө эерэг зүйлээр төвлөрөөл ялтгүй ингээл муухай бохор аяг байх чинь гоё л аяг шүү дээ. Юм ууж олж ах чинь гэж харах тухай хэлээд байгаа юм биш шүү. Та оролдоод үз, туршаад үз, хийгээд үз. Тэгэнгүүт танд ямар үр дүн гарч байгаа чинь ажиглагдах болно. Магадгүй бит хоёрын өөрсдөө дээр одоо ямар ч соёлын нэг аргыг энэ төр хэлсэн байх те өөрсдөө дээр хэрэгжүүлчихсэн. Тэр үр дүнгууд танд ажиглахдаггүй ч гэж болно. Гэхдээ бит хоёроо хэрэгжүүлж үзээгүй байгаа аргуудыг хэрэгжүүлсэн чинь танд бүр маш сайн үр дүн үзүүлж байгаа бол энэ танд тохирох арга байх нэ л гэдгийг олж хараарай гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө гадаад ертөнц рүү их хараад ирэхээр миний гэдэг тодорхойлолтнууд одоо гадаад зүйлс байгаа юм шиг санагдаж болохоор байгаа байхгүй тий. Жишээлх юм бол ишгтээ одоо чиний гэдэг зүйл юу хариулагдах вэ гингүүд магадгүй хэрвээ би гадаад одоо хэсэг рүү төвлөрөх юм бол одоо энэ утас, энэ бал, тэгээ энэ пижак гэдэг ч юм уу энэ бол би гэдэг агуулгад илүү харах гээд. Харин хүн фокусаа илүү нөгөө үнэн мэдрэмж рүү өөрлөгөө ингээд тотгошин эргүүлээд харах юм бол тэндээс илүү нөгөө үн цэн хүсэл мөрөөдөл магадгүй өвдөлттэй хэсгүүд, дурсамжууд ч юм уу энэ нь илүү намайг тодорхойлно гэж илүү дээр нь гарч ирж
болох юм гэж бодлоо. Тэгэхээр бас бидний фокус хараа хаашаа байна. Түүнээс улбаалan өөрийгөө хүлээн зөвшөөрөх, жинхэнэ биегээ тодорхойлох зүйлүүд бас яригдаж болох нэ гэж бодлоо. За ингээд өнөөдрийн өөрийгөө хүлээн зөвшөөрөх сэдвтэй нэвтрүүлэг подкаст маань энд хүрээд өндөрлж байна. Хэдий их одоо цаг хугацаа магадгүй танаас их сорилтыг шаардах ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрөх аялалтай нь маш их үр дүнтэй, амттай тийм аялал байна гэдэгт нь итгэлтэй байна. Тархины халаас нэвтрүүлэг подкастны маань шинэ дугаар сар бүрийн 15:30-ны өдрүүдэд Хэмнэл радио 91.7 болон тархины халаас суугаар та бүхэнд хүрж байгаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.